Сайн байцгаана уу? Mongolism Keep Taro цогт маань тавтай морилно. Ингээд өнөөдрийн чөлөөт уншлагын маань сэдв бол өөрөө таны одоо зорьсон зорилготой хүрэхийн тулд юу хийх ёстой вэ? Анхаарах зүйл нь юу вэ? Яах ёстой вэ гэсэн сэдвээр чөлөөт уншлага хийж байна. За уучлаарай манайхаа дундуур нь зарын чанартай нэг юм дуулгая. Манай Harmony сүнслэг түм маань 7 хоног болгоны одоо нэг өдөр богд ууланд одоо групп бүлгэрээ гараад нарны мөргөл хийгээд араас нь одоо бяцлал хийгээд энергийн төвшингээ дээшлүүлээд араас нь одоо манифест хийх юм ивент үйл ажиллагаа зарлж байгаа. За энэ маань бол өөрөө үн төлбөргүй байгаа. Энэ 5 сарыг дуустал эхний 2-7 хоног бол үн төлбөргүй байгаа. Тэгэхээр та бүхэн маань магадгүй сонирхоод үүнд бүртгүүлэхийг хүсвэл Harmony Spirit Center of Mongolia гэсэн Facebook group болон page за Instagram дагаад like follow хийгээд чатаар нь одоо холбогдож бүртгүүлээрээ тэ мэдээж миний зүйлс болохоор хин нэг ялгал салгалгүйгээр эхний одоо бүртгүүлсэн 10 хүнийг сонгохолноо. Нэг ивент дээр 10 хүн, за дараагийн ивент дээр ивент тус бүр дээр 10 хүнийг бүртгүүлнэ. Баярлалаа. За та бүхэн маань 3 группээс харж байгаад шагаагаа хараад эсвэл 1 2 3 гэсэн тоогоо аль эсвэл хүзрөө харж байгаад маш гоё анхааралтай өөрийнхөө мэдрэмжийг хараад зөв хүзрээ сонгохыг хүсэж байна. Ингээд 1-р группийнхан маань уншлагатаа тавтай морилно. Та бүхэн маань шагааны мориг сонгосон байх учиртай. За ингээд ерөнхийд та бүхний маань зорилготой хүрэхийн тулд яг юу хийх ёстой вэ гэсэн хөдрүүд маань эхнээсээ ингээд сайхан гарч ирээд буусан байна. За нэгдүгээрт за таны ерөнхий одоо гол одоо сонгосон картыг бол хэлж өгье. Тэгэхээр ингээд жаахан юм сөрөг зүйл төвлөрөх, сөрөг мэдээлэл их сонсох, тий сөрөг өнцгөр харах ч юм аливаа зүйлийг. Тэгээ жаахан юм сэтгэл ханамжгүй, хайхрамжгүй, гатсан тийм идэвхгүй байдалтай харагдаж байна. Тэгэхээр одоо аливаа боломжийг бас юм одоо хайхрамжгүй, одоо өнгөрөх ч юм уу, тий боломжийг олж харахгүй байх ч юм уу, ийм байдалтай харагдаж байна. Тэгээд хит их хайхрамжгүй, хит урсгалаараа байдалтай харагдаж байна шүү манайхан. За тэгээ энэ дээр нь гоё зөвлөгөөнүүд буцсан байгаа. Тэгэхээр нэгдүгээрт зорилгын төлөө хийх зүйл нь юу вэ гэхээр одоо өөрчлөлтөөс айгаад байна, битгий айгаарэ. Өөрчлөлтөөс айх хэрэггүй, өөрчлөлтийг гоё хийгээд өг. Тэгээд сонголт шийдвэр гаргахад хэцүү юм эргэлзээтэй байгаад байна. Тийм учраас тэр эргэлзээгээ гоё тавьж явал маш гоё өөртөө юм шийдэмгий бай. Тэгээд одоо ирээдүгээс айгаад байна. Тэр айцаа тавьж явуулаа. Тэгээ ямар нэгэн төлөвлөгөө байхгүй байна. Тэгэхээр ингээд амьдралын гоё юм төлөвлөгөөнүүдийг гаргаарэ. Магадгүй та 10 жил, 20 жил тий. За тэгээ доошлоо 5 жилийн төлөвлөгөө, 1 жилийн төлөвлөгөө ингээд сарууд, 7 хоногуд өдрүүд гээд гоё төлөвлөгөөнүүдээ гоё гаргаад өгөөрэй гэж зөвлөгөө болсон байна. За дараачих нь болохоор Queen of Wands гарсан. Тэгэхээр энэ маань болохоор маш гоё эрч хүчтэй, маш ийм хүсэл эрмэлзэлтэй байгаад өгөө. Тэгээд ийм сэргэлэн, цовоо, тийм гоё эерэг, тэгээд маш өөртөө итгэлтэй, зоригтой байгаад өгөө. Бусадтай одоо нийтж байгаад өгөөрэй. Тэгээд их хөнгөн байгаад өгөө. Жаахан хүнд байх гэдэг нь тий, хүнд энергиуд байна. Тэгэхээр гоё юм аливаа зүйлд хөнгөн хандаад өгөөрэй гэж байна. Тэгээд өөртөө итгэлтэй, тэгээд өөрийгөө болон бусдыг гоё хайрлсан, тэгээд халуун дулаан гоё хандсан ийм байдалтай байгаад өгөөрэй гэж байна. За дараагийн үзэр маань болохоор за Ace of Wands доош харж буусан байгаа. Тэгэхээр ийм өөрийнхөө энэ авьяасыг бас дэмий өрөөд байна. Тамааш их гоё юм авьяастай хүн байна. Тэр авьяасаа гоё хөгжүүлээд за боломжуудыг бас алдаад байна тий. Тэгэхээр боломжуудыг гоё олж харж алдахгүй барьж аваач. Тэгээд ийм эргэлзээ бити одоо өөртөө эргэлзээ. Маш их тийм эргэлзээ харагдаад байна энэ үзэртэй адилхан тий. Тэгэхээр ийм мотивацгүй юм хүнд энергитэй харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр та бүхэн маань гоё өөртөө одоо мотивац өгөх хин нэг дагах ч юм уу аль эсвэл гоё сошиалор гоё өөртөө мотивац өгөх тийм гоё одоо сувг болон гоё одоо хүмүүсийг гоё дагаад өөртөө маш гоё хүсэл эрмэлзэл гоё суулгаад өг. Бас өөрийнхөө одоо орчныг ч гэсэн тий эргэн тойрон өөрийнхөө тэр орчин байдлаа ч гэсэн гоё мотивац өгөхөр гоё эерэг болгоод өгөө гэж зөвлөгөө болсон байна. За шимэник хилингээс болохоор бас яг адилхан үүнтэй адилхан тий өөрчлөлтөөс битгий өөртөө гоё өөрчлөлт хийгээд өг. За өөрчлөлт нь болохоор бүх талаар байж болно.
та энергийн хувьд гоё энерги гоё засаж одоо эерэг зүйл төвлөрч эерэг байдлаар орчноо бүрдүүлж хүрээллээ бүрдүүлж ингэж өөрчлөлт хийж болно. Өөрийнхөө одоо хоолны дэглэм амьдралын хэв маягийн маягтаа одоо өөрчлөлт хийж болно. За мөн дээрээс нь найз нөхдөдөө бас одоо токсик одоо найз нөхд байвал одоо тэднийгээ тавьж явуулах те тэднээсээ одоо харилцаагаа таслах ч юм уу ийм байдлаар өөрчлөлт хийж болно. Гадаад үзэмж гоо сайхан те эсвэл хувцас, стил, имиж, үс гизэг юу ч хийж болно. Бүх төрлөөр одоо өөрчлөлтийг сайхан хийгээд өгөө гэсэн зөвлөгөө бууж байна. За тэгээд дараа нь болохоор зорилготой хүрэхийн тулд бар нүүзэр буусан. Тэгэхээр маш их юм хүнд энергитэй байгаад байна. Тий. Яг эднэртэйгээ холбогдож өгч байна. Тэгэхээр ийм маш их ийм ачаа атсан ийм дарамт ийм хүнд ачаатай ийм мэдрэмж төрөд байгаа байхгүй юу? Мэдрэмжтэй байгаад байгаа байхгүй та бүхэн маань. Тэгэхээр энэ маань болохоор нэг ясны ийм энергийн ийм гацалт ч юм уу блок үүсгээрээ маш ийм хүнд энергитэй болчдөг. За нөгөө талаараа болохоор хэрэгтэй хэрэггүй ийм ямар нэгэн ачааг үүрч байгаа. Одоо энэ нь болохоор та ажлын газар дээр ч юм уу эсвэл амьдрал ахуйд одоо хин нэгний өмнөөс аливаа зүйлийг хийж өгөх ч юм уу тийм шаардлага гарсан. Эсвэл хин нэгний гуйлтанд үгүй гэж хэлж чадахгүй одоо өөрийнхөө ажлын одоо ажил үүргийн хуваар дээр нэмж хин нэгний ажлыг хийж байгаа. Түүнээс олж ядарч байгаа бухимдж байгаа, стресстж байгаа ийм байдал үүсэж байна. Эсвэл одоо хэрэгтэй хэрэггүй хүмүүсийн өмнөөс ажлыг нэмэглүүлж өгьгээд өөрийн санаачлалаар сайн дур үндсэн дээр ингэж яваад байдаг ч юм уу. Ингэснээр өөрийнхөө энергийг алдаж өөрийгөө шатааж одоо гал энергиуд ихсэж өөрийгөө шатааж ингээд түүнээс олж энергийн блок хүнд энерги бас үүсэж байгаа. Тийм байдалтай харагдаж байна шүү. Тэгээ цаг хугацаагаа ч гэсэн дими үрээд байгаа тийм байдалтай харагдаж байна. Тэгэхээр гоё хин нэгэнд үгүй гэж хэлж сураарай. Бас burnout одоо ийм өөрийгөө шатаах зүйл бас битгий хийгээрэй. Өөрийгөө гоё өөртөө халуун дулаан хандаж өөрийгөө амрааж энд relax үзэр гарч ирсэн байна. Маш гоё. Бүх төвшөнд өөрийнхөө энергийн болон ажил ажил карьер бүх төвшөнд гоё амраад өгөө гэсэн зөвлөгөө бууж байна. За дараагийн хийх ёстой зүйл маань сахиусан тэнгэр болон сахиусуудаас танд ирж байгаа одоо бэлэг тэмдэг дохио мессеж гоё одоо ажиглаж ойлгож хүлээж аваа. Сүүлийн үед одоо таныг сахиусан тэнгэр ямар нэгэн тоо байнга дагж гин үү, ижил цагууд дагж гин үү. За мөн таны одоо spiritual нөгөө сүнслэг амьтан таныг одоо дагж гин үү, байнга мууртай тарах ч юм уу, байнга нохойдоо тарах нэг амьтантайгаа олон тарах ч юм уу. Ийм байдлууд үүсэж гин үүнийгээ гоё ажиглаад өг. За ажиглаж чадсан, ажилласан бол одоо түүнийхээ тайллыг гоё хайгаад, уншаад эрэл хайлт хийгээд сахиусан тэнгэрүүдээс танд бас ямар мэдээлэл өгөх гээд байна, яах гээд байна гэдгийг бас гоё одоо мэдэж аваарэ гэсэн зөвлөгөө өгч бууж байна. Тэгээд мөн дээрэс нь болохоор зүүн совингийн үзэр. Тэгэхээр гоё зүүн совин өөрийнхөө мэдрэмжийг гоё даг, мэдрэмжийг сонс. Тэгээд зүүн совингоо гоё хөгжүүлээ гэж. Үүнтэй ч холбоотойгоор одоо мэжик үзэр буусан. Энэ мудраны хоёр үзэр шүү за. Тэгэхээр эд шидэнд итгээдэг. Тэгээд амьдрал өөрөө баялаг. Эд шидэнд гоё итгээд, эд шидтэй амьдраа. Тэг үүнийгээ даад ч гэсэн одоо гол одоо таараа үзэр маань ийм дандаа wants буюу саваа гарсан баа. Тэгэхээр гоё үйл хөдлөл хий, төлөвлөгөө гарга. Тэгээ хөдөл одоо байгаа байрлал одоо тухтай бүсээсээ хөдлөөдөг үйл хөдлөлүүдийг аваад өг, хийгээд өг яваад өг гэсэн ийм утгуудыг агуулж байна. За үүнтэйгээ холбоотой ч гэсэн гоё энэ эд шидийн хүслээ хорвол хэдэ одоо илгээх ч юм уу, аль эсвэл одоо манифест хийх ч юм уу хүслээ одоо илгээх, манифест хийх, дом хийх ийм байдлаар бол бас байж болно. За бас нэг зөвлөгөө нь болохоор зорилготой хүрэхийн тулд танд амралт хэрэгтэй байна. За энэ амралт нь шууд утгаар яаж болно? Ажил төрлөөсөө гоё амралтаа авах цаг чи ирсэн байна. Энэ дээр одоо хүнд ачаа, хүнд энергиуд буусан байгаа, гацалтууд, блокууд буусан байгаа Тэгээд маш их айдас, өөрчлөлтөөс айх айдсууд буусан байгаа. Ирээдүйдгээс айж байгаа ч юм уу ийм байдлууд буусан байгаа. Тэгэхээр энэ зүйлүүд арилгахын тулд танд амралт хэрэгтэй байна. За амралт нь болохоор амралтаа авч болно. Эсвэл та одоо нөгөө 7 хоногийн амралтууд идэв шүү дээ. Тэр амралтуудаараа гоё устай ойрхон газар руу аялаж амарч болно. Тэгэхээр одоо голтой, далаатай, нууртай тийм газруудаар аялаад голын урсгал гоё ширтээд тэгээ маш гоё бясалгаж ингэ суувал маш их үр дүнтэй байдаг. Таны энэ гацсан зүйл эсвэл сөрөг зүйл дээр төвлөрөөд байгаа энэ одоо сөрөг бодлууд болон айдас сэргэлзээ, тэнэгэлзэл тэр бүх зүйл чинь голын урсгалтай одоо ингээд
юу голын урсгал одоо нийлээд ингээ голын урсгалыг дагаад ингээ танаас холдоод яваад өчөж байгаа тийм гоё мэдрэмжийг өгдөг шүү. За мудра үзрээс болохоор энэ хоёр мудра гарсан. Тэгэхээр та бүхэн маань энэ хоёр мудраагаа гоё бичлэгээ зогсоож агаад энэ хоёр мудран дээр 1-3 минут гоё амьсгалаа ажиглаад амьсгалаа энгийн хэмнэлд оруулаад бясалгаад өгөөрэй. За тэгээ энэ хоёр мудранаас болохоор батламж үгийг та бүхэндээ релакс хөзрийн батламж одоо үгийг та бүхэнд одоо өгөхөөр шийдлээ. Яагаад гэвэл одоо энд гарсан бүх одоо уншлагаас хамгийн зохимжтой нь энэ батламж үг илүү хэрэгтэй болов гэж би үзэж байна. За тэгэхээр энэ нь болохоор зөөлөн урсгал ус намайг тайвшруулж инхрийлж байна гэсэн батламж үгийг та бүхэн маань хамгийн доод нь 1 сарын хугацаанд өглөө оройдоо өөртөө өглөө орой гэхээр өдөрт 2 удаа тий байнга хэлээд өгөөрэй. Тэгэхээр 1 сарын дараа бол танд шал өөр мэдрэмж төрнө. Шал өөр одоо эерэг өөрчлөлт бол танд очноо. Тэгээд 1 сарын дараа та бүхэн маань бас сэтгэлээ гоё өөртөө одоо гарсан өөрчлөлтүүдээ бас гоё хуваалцаад өгөөрэй. За тэгээд морийг сонгосон маань болохоор өөрөө за энэ дээр бол ерөөхдөө юм гал энерги айгүй өндөртэй байна. Тэгэхээр юм маш их юм гал эрчим нь ихтсэн тий өөртөө маш их юм ачаалттай, ачаа дарамттай. За тэгээ ингээд өөрийгөө burn out хийчих гэсэн юм харагдаад байгаа байхгүй юу? За мөн түүнээс гадна болохоор хоньны орд болон арслангийн ордонд одоо илүү одоо хамааралтай эсвэл энэ ордны хүмүүс маань одоо энэ группийг сонгосон байх магадлал өндөр байгаад байна. За тэгээд морийг сонгосон учраас маань болохоор морь өөрөө таны одоо хамгийн хүрхийг хүссэн тий очихыг хүссэн тэр газар чинь таныг одоо найдвартайгаар хурдан шуурхаагаар хүргэж өгөх одоо хамгийн үнэнч сайхан найз мөнөөс мөн тийм учраас яг морь шиг цогтой золбоотой хиймэртэйгээр маш гоё мотивацийг аваад эргээр гоё төлөвлөгөөнүүдээ гаргаад үйл хөдлөл хийгээд ингээд яваад өгөөч л гэсэн бас нэг мессежийг өгж байгаа шүү. За ингээд 1-р группийнхандаа баярлалаа. Ингээд 2-р группийнхан маань уншлагатай тавтай морилно. 2-р группийнхан маань хонь гэсэн шагааг сонгосон байх учиртай. За ингээд та бүхэн маань зорилготой хүрэхийн тулд ямар байх ёстой, юуг анхаарах ёстой, юу хийх ёстой вэ гэсэн уншлагын маань хүзрүүд бол нэгэнтээ буужий. Тэгэхээр за эхнээс нь уншия. За энэ бол одоо ерхэд болохоор 10-ын сэлэм гэсэн үзээр доош харж буусан байна. Тэгэхээр ерхэд бол танд одоо туулж өнгөрсөн тэр амьдралын тэр бүх туршлагаас олж авсан одоо таны сэтгэлийн шархууд маш их одоо гомдол цөхрлүүд, хэцүү зүйлс, трама, тийм зүйлс бол ерхэдөө тийм зүйлсээс одоо суралцах хэрэгтэй. За суралцах ёстой зүйлээс нь гоё суралцаад аваа. Тим зүйлстэйгээ одоо нүүр тулах хэрэгтэй байна. Тэгээд түүнийгээ байгаагаар нь хүлээн зөвшөөрөөд өөрийгөө эдгэх хэрэгтэй байна гэсэн зөвлөгөө бууж байна. За ерхэд болохоор сурах ёстой зүйлийг сурж одоо түүнийгээ тавьж явуулснаар бол таны зовлон бэрхшээл та өөрөө ч гэсэн тий таны шархуу ч гэсэн эдгнэ тий. За яаж сурах вэ гэхээр мэдээж тэр одоо танд болж өнгөрсөн тэр бүхий л одоо бэрхшээлүүд, саадууд, бүтлгүүтүүл тий нуралт сэтгэлдээ авсан тэр шархууд тэр бүх зүйлсийг нэгэнтээ болоод өнгөрсөн учраас уучлах ёстой зүйлсийг бүгдийг нь уучлаад хүмүүсээ уучлаад түүнтэйгээ нүүр тулаад хүлээн зөвшөөрөөд тий хамгийн гол нь уучлаад тэг үүнийгээ тавьж явуулах хэрэгтэй байна. Тэгснийхаа ард танд одоо тий амьдралын бүлэг цикл нь ингээд дуусах, түүнийгээ дуусгах тий дараагийн гоё сайхан зүйлсийг хүлээж авах хэрэгтэй болж таарч байна. Тэгэхээр ингээд тавьж явуулах хэрэгтэй зүйлсээ гоё тавиад явуулаа гэсэн зөвлөгөө байж гин. Ингэснээр та өөрөө гоё эдгнэ. Таны одоо бодол оюун санаа, таны сэтгэлжээ өөрөө гоё цагаан болж ирнэ. Ийм эдгэрэл авнаа гэсэн байна. За үүнтэйгээ холбоотой шаманикаас ч гэсэн бас healing energy тий ийм эдгэх, ангаах энерги гоё нөхөн сэргээгээд өөртөө ийм эдгэрэл, ангаалт тийм зүйлийг бол бас хийгээд өгөө гэсэн зөвлөгөө болсон байна. За хоёр дахь нь болохоор Hierophant үзэр доош харж буусан байна. Тэгэхээр нэг баг зэрэг ийм зөрүүдлсэн байдалтай байгаа байна. Зөрүүдлэх гэдэг нь болохоор за шууд утгаараа альва зүйлийг хүлээж авахгүй жаахан зөрүүдлээд байж болно. Эсвэл жаахан эго өндөр байгаад ээж болно. Тэгэхээр эгогоо дараад эго гэдэг чинь ер нь бол өөрийгөө тусгаарлагдмал байдалтай. Би бол тусгай хүн.
би бол өөр хүн гэсэн нэг юм бодлыг өөрөө эго гэж нэрлэж байгаа. Тэгэхээр эгогоо гоё дараад бид бүгд бол ерөөсөө энэ world үзэр гарч ирж байна. Нэгдмэл юм аа. Нэгэн цул юм аа. За бүр энэ дээр хүртэл яасан яриулнараа all in one in all гэд одоо бид бүгд ерөөсөө нэгдмэл. Яагаад нэгдмэл бид бүгд яг адилхан юм бэ гэхээр бид нар одоо 3D ертөнцийн дээр нэг газар амьдарч байгаа. Тэр газарт уул ус байна уу? Агаар салхи байна уу? Тэ? Одоо ямар газар амьдарч юм бид бүгд нэг л дэлхийд амьдарч байгаа учраас бид бүгдээрээ адилхан зовлон бэрхшээлтэй, адилхан жаргалтай, тэ? Бид бүгд ерөөсөө нэг л хүн юм шүү. Нэгэн цул юм шүү гэдгийг нэг ойлгоод өгөөч гэсэн зөвлөгөө бууж байна. Тэгэхээр нөгөө нэг өөрийгөө тусгай хүн, би одоо тустай хүн, одоо намайг хүмүүс ингэдэг, эсвэл би ийм байх хэрэгтэй гэдэг ч юм уу. Тэр бодлоо, тэр жаахан зөрүүдлээ гоё орхиод өгөө. За нөгөө талаараа болохоор энэ сэтгэлийн шарах травмануудаа гоё тавьж явуулаа. Ингэж одоо өөрийгөө эдгэе гэж байгаа штэ. Үүнтэй ч гэсэн бас холбогдож байгаа. Тэр нь одоо ямар ч үстэй гэхээр одоо зөрүүдлэх гэдэг утгатай холбогдож байгаа. Тэр нь болохоор магадгүй та хин нэг уучлах хугацааны хүртэл болчихсон тий. Одоо эртний юм үйл явдал байвал түүнийгээ та өөрөө тавьж явахгүй зөрүүдлээд байна гэсэн. Одоо хорвоо ертөнцийн болох процессыг өөрөө зөрүүлээд байна гэсэн. Тань дээр ямар нэгэн саад бэрхшээл асуудал үүсэж ивэл түүн дээр зөрүүлээд байна гэсэн. За амьдралын бүхэл талбарууд дахь үйл хөдлөлтөөр хүртэл бас одоо хүчлэгээд байна гэсэн. Одоо болох ёстой зүйлийг болдгоор нь болгоод одоо урсгалаар нь яваад тэг хит их контролдож бүгдийг хянаж бүгдийг одоо өөрийнхөө төлөвлөгөө өөрийнхөө одоо боцон санснаар хийх гэж оролдоод байгаа ч юм уу тийм оролдлого хийж байгаа тийм бодол санаатай байвал одоо түүнийг болоод гоё хорвоо ертөнцийн бууж өгөх зүйл дээр нь бууж өгөөд тавьж явуулах юм ин гоё тавьж явуулаад уучлах хүмүүсээ уучлаад ингээд нэг одоо юу гэдэг хүчлэх гээд байгаа биш гоё аясаар нь хорвоо ертөнцийн энергийн урсгалд гоё ингээд өөрийгөө оруулаад бусадтай гоё нэгдмэл байгаад өгөөч гэсэн зөвлөгөө бууж байна. За дараагийн үзэр болохоор 6-гийн сэлэм доош харж буусан. За энэ маань болохоор өөрөө бас асуудлуудыг одоо жижиг алдаанууд гаргаж иж болно. Жижиг асуудлууд гаргаж иж болно. За түүнийгээ нэмсээр агаад гал гард юм шүү. Тэгэхээр ингээд баг дээр нь аливаа ажлыг ингээд дуусгаад өгөөрэй. Баг дээр нь аливаа одоо зас залруулах зүйл байвал баг дээр нь засаж залруулад өгөөрэй. Тэгээ аливаа хийх ажлыг ч гэсэн ингээд бас ингээд хураагаад байлгүй дор нь хийх боломжтой зүйлсээ хийж байгаарай гэсэн зөвлөгөө өгч юм. За тэгээд за энэ дээр болохоор бас ингээд сэтгэл зүй, бодол, оюун санаа ер нь энэ сэлмийн үзэр ингээд энэ группийнх их гарсан байгаа байхгүй. Өмнөх группинд болохоор модон саваны үзэр гарсан. Энэ группийнх маань сэлмийн үзэр их гарч байна. Тэгэхээр ерөөсөө бодол, оюун санаа тэ одоо оюун ухаан, бодол, сэтгэлийн ийм одоо зүйлс дээр бол өөрчлөлт хийж иж зорьсон зорилготой хүрэх юм байна гэж ойлгож байна. Тэгэхээр бас нэг талаараа энэ хүзэр маань болохоор тийм одоо сэтгэлээ эдгэж чадахгүй байгаа. Ийм одоо өөрийнхөө сэтгэлийг эдгэж чадахгүй байгаа ийм байдлыг бас илэрхийлж байгаа шүү. За тэгэхээр ингээд сэтгэлийн шарах травмагаа гоё эдгэх дээр анхаарад өгөө. Тавьж явуулах зүйлсээ тавиад явуулаа гэдгийг дахин хэлж байна. За мэдээж world үзэр гарсан. Энэ бол маш эерэг. За төдий чинээрээ бас маш бүлэг ийм том утгыг бас агуулж байгаа. За энэ дээр бол шууд утгаараа нэгдүгээрт энэ бас одоо гацалттай тэ одоо нэг газараа байгаад байгаа ч юм уу тэ ийм гацалтай утгыг илэрхийлдэг. Тэгвэл world үзэр гарснаар та одоо аялал хийж болно. Аялал хийснээр та зорилготой хүрэх ингээд том одоо сургамжийг авах ч юм уу гоё одоо маш том гоё зүйлийг мэдэж авах ч юм уу ойлгож авах ч юм уу тийм байдал үүсч болно. Шууд утгаараа аялаж болно. Орчноо одоо солих, өөрчлөх боломжтой бол өөрчлөлт үзээрэй. За тэгээд амьдралын таны нэг цикл тий нэг ийм бүлэг дуусч байна. Тэгэхээр ийм нэгдмэл бас нөгөө утгаараа болохоор нэгдмэл байдал тий одоо их дэлхийтэйгээ бусадтайгаа бид бүхэн адилхан хүн шүү тий нэг ертөнцид нэг одоо дэлхий дээр амьдарч байгаа хүн шүү гэсэн нэгдмэл байдлыг гоё уртаа тавиад өгөөрэй. Бусадтайгаа гоё нийтэрч нэгдмэл байгаарай. За тэгээд дуусах зүйлсээ дуусгаа. Тэгээд сэтгэл ханамжаа гоё сайжруулаа тий ийм зөвлөгөө бууж байна.
За тэгээ shamanic healing-ээс healing energy буюу одоо ангаах эдгэх юм энерги одоо ихсгэе гэж байна. Энэ энерги хөгжүүлээ гэж байна. Тэгэхээр эднэртэй бол бүгднтэй нь холбогдож байна. Тэгэхээр та ерөөсөө сэтгэл бодлын тэр трама, сэтгэлийн шархаа гоё эдгэх бүхэл зүйлийг хийгээрэй. Йога бясалгал байж болно. Тэ. За эсвэл одоо shadow work гэх сүдрийн ажил хийж болно. Өөрөөсөө тавьж явуулах тэр зүйлсээ гоё тавьж явуулах домууд хийж болно, манифест хийж болно заяа. За ингээд дараагийн үзэр дээр болохоор шинэ өдөр гэсэн үзэр байна тий. Тэгэхээр ингээд та ингээд healing буюу одоо өөрийгөө ангааж эдгээснээр таны бүлэг дуусаад дараагийн өстө жинхэнэ ирэх гоё сайхан зүйлс амжилт тий. Амжилт тэр үржил шим хөгж одоо гоё одоо хөгжих өстой тэр зүйлс тань дээр ирэх үр шим тэр бүх гоё зүйлэр чинь ирнэ. Шинэ өдрүүд бас ирнэ. Гоё нар гарнаа. Тэ ийм байгаад байна. Тэгэхээр гоё өөрийгөө гоё ангааж идгээд өгөөрэй л гэж байна. За бас нэг зөвлөгөө нь болохоор хоёр туйлд хандлага байгаад байна. Хоёрыг эсрэг одоо байдал одоо бас байгаад байна. Үүнийгээ бас засаарэ гэж байна. Тэгэхээр одоо нэгэсний юу гэдэг та нэг зүйлийг хүслээ. Гэхдээ тэр хүссэн зүйлээ хаан төлөө үйл хөдлөл хийх биш эсрэгээр нь хийдэг ч юм уу тий. Бас л энэ эго болон энэ нэгдмэл биш байгаа энэ байдлуудтай бас ингээд холбогдоод адилхан зөвлөх өгөх гэдэг. За тэгэхээр ингээд эднэртэйгээ адилхан гэд ойлгочаарай. За мудра үзэр дээр болохоор хоёр мудрагаа сонгосон байгаа. За бичлэгээ зогсоож байгаад энэ хоёр мудраг гарын байрлалуудыг аваад 1-3 минут гоё үүн дээр амьсгалаа төвлөрүүлээд амьсгалаа энгийн хэмнэл болтол нь амьсгалаа ажиглаад бясалгаад ингэрээ. За тэгээд эхний мудра бол энэ өөрөө сахилга батны мудра байгаа. Тэгээд өөрчлөлт хийх одоо хугацаанд бас ирсэн байна гэдгийг танд дуулгаж байна. Тэгэхээр ингээд өөртөө гоё өөрийгөө ангаах эдгэх дараагийн бүлгийн одоо эхлүүлэхийн хугацаа ирсэн байна гэж. Тэгээ энэ бол өөрөө жаргаж байгаанаар тэгэхээр эндээс одоо өгж байгаа танд зөвлөгөө бол өөрийнхөө тэр одоо сэтгэлийн шарах хэцүү зовлонтой бэрхшээлтэй байгаа бүхэл дурсамжуудаа жаргаж байгаа нарыг оройтой хараад түүнд одоо өөрийнхөө бүх тэр хэцүү байгаа сөрөг байгаа тэр бүх зүйлсээ гоё жаргаж байгаа нарандаа бясалгаж түүнд одоо даатгаж тэр бүх зүйлсээ тийшээгээ урсгаж ингээд жаргаж байгаа нартай хамт ингээд дуусгаарэ. Ерөөсөө л дуусах хэрэгтэй юм дуусах. Тэгээ энергийн хувьд бол жаргаж байгаа наранд одоо өөрийнхөө бүх хэцүү дуусах хэрэгтэй зүйлсээ гоё даатгаж хилээд, шивнээд, үлээгээд, бясалгаад ингэрээ гэсэн зөвлөгөө болж шүү. За тэгээд энэ үзэр бол өөрөө world үзэртэй давхцаж гарч ирж байгаа. Утга нь бол ер нь бол адилхан гэсэн. За тэгээд энэ болохоор энэ дээр болохоор хийх зүйл нь болохоор ерөөсөө affirmation-ийн шууд хэлчихье. Affirmation буюу батламж өгье та бүхэн маань 1 сарын хугацаанд өглөө оройдоо өөртөө хэлээрээ. Тэгээд олон удаа давтагдж байгаа зүйл таны далд ухамсар цун. Тэгээд далд ухамсар гэдэг зүйл бол ерөөсөө өөрөө таны одоо амьдралын тэр химнэл давтагдж байгаа, байнгын хийж байгаа зуршил тэр бүх зүйлээс чинь одоо суудаг урт хугацааны юм хадгалах чадвартай одоо таны одоо амьдралд хандж байгаа тэр хандлага болон ер нь амьдралын юм хувь заяаг одоо шийдэх хэмжээний тийм том зүйл байдаг. Тэгэхээр энэ далд ухамсар ямар вэ? Та түүгээрээ амьдрдгаа гэсэн. Тэгэхээр далд ухамсартай бол энэ мудраны миний баялаг бол өдөр тутмын минь жижиг одоо таашаал юм аа. Миний баялаг бол өдөр тутмын минь жижиг таашаалууд юм аа. Тэгэхээр өдөр тутамдаа болж байгаа тэр гоё жижигхэн зүйлээс ч гэсэн гоё таашаал авч байгаарэ. Тэр олон жижиг таашаалууд чинь өөрөө бүхэл бүтэн таны сэтгэлийн эдгэрэл болно. Бүхэл бүтэн таны харах өнцгийг хүртэл эерэг болгоно. Бүх зүйлийг эерэг зүйл рүү аваачих юм хүч чадалтай мудра шүү. Тэгээд ийм хүч чадалтай бас affirmation батламж өгөх шүү. За тэгээд эцэст нь болохоор хонь байгаа. За хонь нь бол одоо хоньны spiritual гэдэг чинь юу лээ? Сүнслэг утга нь болохоор ерөөсөө инэрэнгүй байдал, гим зэмгүй байдал, тийм хүүхэд шиг цагаахан тийм байдлыг илэрхийлдэг ийм амтан байгаа хонь бол өөрөө. Тэгэхээр ерөөсөө юу гэх нь та маш олон сэтгэлийн шарах одоо бохиндол одоо юу гэдэг гомдол цөхрөл ийм зүйлийг өөртөө ингэж одоо хадгалах ч юм уу тээж авч явахгүйгээр яг л ийм гин зэмгүй маш их ийм
инэрэнгүү зөөлөн байгаарэ гэдэг зөвлөгөө өгч байна. Тэгэхээр маш та гоё зөөлөн байснаар инэрэнгүү байснаар бүх одоо уучлах ёстой хүмүүсээ уучласнаар та яг ийм гим зэмгүй хүүхэд мэт болно. Нөгөө талаараа бас ингээд одоо healing energy буюу одоо энэ өөрийгөө ангаах эдгээр зүйлүүдэд бол бас нэлээд таарч тохирч өгч гин гэж бодож байна. Тэгээд таны дотоод хүүхэд бол үргэлж таны дотор байсаар байгаа. Та хүүхэд байхдаа ямар гэгээлэг, ямар те гоё байсан тэр хүүхэд чинь одоо хүртэл байгаа шүү. Тэр хүүхдээ гоё гаргаж ирээд тэр хүүхдээ бас эдгээгээд тэр одоо дотоод хүүхдээ гоё сонсоорой гэсэн зөвлөгөөг бас давхар өгч шүү. За тэгэхээр манай 2 дугаар группийн маань уншлага өгөр өндөрлөлөө. Та бүхэндээ баярлалаа. За 3 дугаар группийн маань уншлагатай тавтай морилно. За 3 дугаар группийн маань энэ шагааны ямааг сонгосон байх учиртай. За ингээд за эхнээс нь уншлагаа эхлэе да. За та бүхэн маань ерөөхдөө нэг жаахан зүрх сэтгэлийн шарахтай, сэтгэл хөдлөлийн одоо баланс алдагдсан тиймэрхүү байдалтай байгаа дээ. Тэгээд ер нь травматай ч юм уу тий. Трама ихтэй ийм байдал харагдчихээн. За та бүхэн маань зорьсон зорилготой хүрэхийн тулд юу их ёстой вэ гэхээр одоо үйл хөдлөл хийх те ер нь одоо байгаа байраасаа хөдлөх юм айцтай нэгэн хэвийн байдалтай байгаад байна. Тэгэхээр гоё хөдлөөд үйл хөдлөлүүд хийх энэ айцаа бас дараад өгөөрэй. Мөн хувь заяа одоо хүний хувь тавилан гэж одоо бичигдчихсэн, зурагдчихсан байдаг. Бид нэр тэрүүгээр одоо тэр зураглаар л явдаг гэсэнд итгэдэг хүмүүс байдаг байна. Тэгэхээр нэг ёсны хувь тавилан, хувь заяа гэж зурагдсан байдаггүй маа. Хувь тавилангаа бид нар өөрсдөө зурж, өөрсдөө бүтээж явдаг гэдэгт итгээд өгөөрэй гэж хүсмээр байна. За дараагийн үзэр маань болохоор ер нь энэ 2 дугаар групп дээр бас гарсан үзэр байна. Тэгэхээр ер нь тань тулгарч байгаа асуудал бэрхшээлүүд, хүнд байдлууд, хүнд хэцүү бэрхшээл, тэр хэцүү харилцаанууд, тэр токсик байдлууд энэ бүхэн ер нь танд яах гэж одоо юу байдаг юм бэ? Танд учирдсан бэ гэхээр таныг одоо аливаа зүйлс сургах гэж, аливаа хичээлийг заах гэж энэ байдлууд ирдэг юм аа. Тэгэхээр түүнийг гоё хүлээн зөвшөөрөөд түүнээсээ сурах ёстой зүйлсээ гоё суралцаад аваарэ. Тэгжиж гоё энэ энерги маань тавираад ингээд ер нь бол эдгэрэл хийх, эдгэх процесс явагддгийг шүү. За дараагийн үзэр маань болохоор тийм одоо EBE гоё сахиж авах хэрэгтэй. Хайр дурлалын харилцаанд ч ажил төрлийн харилцаанд ер нь бол жаахан хүнтэй муудалцаж гад гэдэг юм уу эсвэл нэг жаахан одоо санал зөрөлдөх нэг тиймэрхүү байдлууд их үүсчих гээд идэм байх. Тэгэхээр та бүхэн маань гоё EBE-г сахиж өгөөрэй. Аль харилцаа, ер нь харилцааны бүхэл талбаруудад гоё эв найрамдалтай байхыг одоо урьдчилж бодож байгаарэ. За тэгээд өөрийнхөө үүрэг хариуцлага, үүрэх тэр чадвараа гоё сайжруулад өгөөрэй. Тэгээ бусдад болон өөртөө гоё итгэх итгэлээ гоё нэмэгдүүлээд өгөөрэй. За шууд утгаараа бас ажлын байран дээр ч хамтарч ажиллах, багаар ажиллах тэр чадвараа хөгжүүлээрэй гэж зөвлөсөн байна. За шаманик хилингээс болохоор 4 өдөр буусан байгаа. Тэгээ дөрүүлэн гаргацсан. Нэг өдрийг илүү буусан гэсэн. За энэ дээр болохоор ерөөхдөө болохоор ийм ариун орон зай тэр өөрийн одоо гоё ариун одоо орон зайгаа бий болгоорой гэж байна. Тэгэхээр үүнийгээ дагаад ариун орон зай гэхээр одоо юу гэдэм бэ? Та ажлын байраа болон гэр ахуйн одоо гэрийн орчин нөхцөлөө гоё сайжруулах ийм үйл үйлдэлүүдийг бас хийгэрэй гэж байна. Тэгэхээр нөгөө ажил дээрээ болон гэр орондоо та бүхэн маань гоё арц хүйж уугуулад, лаа байн гасаагаад тэгээд цэвэрлэгээ маш гоё сайн хийж байгаарай. Давстай, лемонтэй, содтой ийм гоё цэвэрлэгээнүүд, энергийн цэвэрлэгээнүүдийг гоё хийж байгаарай гэсэн зөвлөгөө бууж байна. За бас өөрчлөлт гэж энэ өөрчлөлтийн хүзэр байна Тэгэхээр энэ нөгөө хөдлөх, өөрчлөлтийг хийх ийм одоо энэ хүзэртэй олвол яаж юм тохирж байна Тэгэхээр гоё өөрчлөлтөөс битгий гоё өөрчлөлтүүдийг хийгээд өгөө гэсэн зөвлөгөө өгж байна. За дараагийн нь болохоор уур гэж байна. Тэгэхээр энэ EV хайр, хамтрал энэ хүзэр маань доошоо орж буусан. Тэгэхээр энэ хоёр маань бол хоорондоо бас тохирж байна. Тэгэхээр EV гоё одоо сахиараа. Тэгээ аливаа зүйлээр одоо битгий энийг их уурлаж байгаарай. Уураар аливаа зүйлийг бас битгий шийдээрэй гэсэн зөвлөгөө бууж байна. За тэгээд дараагийнх нь болохоор үнэн байдалтай. Тэгэхээр ер нь одоо үнэн
зөв үнэн байдлыг эрхэмлээрээ үнэнч байгаарай бүх харилцаануудаа тий хайр дурлалын харилцаач, ажил төрөл нийгмийн харилцаач бүх харилцаан дээр гоё үннээрээ байгаарай. Тэгээ үнэн байдлыг одоо сахиж яваарай. Үнэн замаар яваарай тий гэсэн зөвлөгөө болж байна. За мудра үзрээс болохоор ерөөхдөө болохоор ихэр загас хилэнцгийн ордууд бол түлхүү одоо энерги нь хамгаалж орж ирж байна тий. За тэгээд мудра үзрээс болохоор энэ хоёр мудраг та бүхэн маань бичлэгээ зогсоож байгаад хараад одоо гарын хөдөлгөөнийг гоё дагаж хийгээд үүн дээрээ бясалгаарай. За энэ бол одоо танд өгж байгаа маш гоё юм эмчилгээний бас юу шүү. За бэлэг гэж ойлгоорой та бүхэн маань. За тэгээд энэ болохоор одоо энэ мудра маань болохоор амлалт гэдэг юм уу тий. Тэгээ өөрөөсөө одоо гарах боломжтой бүх нөөц баялгаа одоо харамгүй гаргаа. Та бол одоо маш их цаана дотоод хүчтэй, дотоод гадаад ер нь айл хүчтэй, маш их чадвартай ийм хүн байна. Өөрийгөө голж болохгүй. Тэгээд өөрөөсөө тэр гарах боломжтой бүх тэр чадвар байна уу, мэдлэг байна уу, боломж байна уу тий бүх зүйлийг гоё бүрэн өөрийгөө дайчлаад өгөө гэсэн зөвлөгөө өгч байна. За тэгээд энэ дээр бас нэг зөвлөгөө байгаа. Энэ дээр болохоор та өөрөөсөө шалтгааллах тий өөрөөсөө гарах боломжтой бүх зүйлээ хамгийн сайнаараа хийчихээ. Тэгээд үлдсэнийг нь бол одоо хорвоо ертөнцтэй гоё даатгахчаа гэж. Тэгэхээр нөгөө хувь тавилангийн түрүүн хувь тавилангийн тухай ярьсан шүү дээ тий. Түүнтэй бас холбогдож байна. Тэгэхээр нөгөө хувь тавилан гэдэг зүйл бол цаанаасаа зурагчсан түүгээр явдаггүй. Бид нэр хувь тавилангаа өөрсдөө бүтээдэг учраас одоо өөрөөсөө хийх, өөрийгөө хүчлэх, өөрөөсөө гаргах бүх юмаа сайхан хамгийн сайнаараа хий. Хамгийн гоё бүх зүйлийг ажил төрлийгч бай тий. Хийж байгаа бүх зүйлээ гоё сэтгэлээсээ хий. Тий. Тэгээд танд одоо санаа зовоож байгаа, эсвэл айж байгаа, хүлээж байгаа тийм зүйл байвал зүгээр хорвоо ертөнцид итгээд гоё даатгаад үлдээчихээ. Битгий дүүн дээрээ бас төвлөрөөд одоо сэтгэл санаагаар унаад ч юм уу тий. Ингээд битгий одоо энерги ингээд бууруулаарэ гэсэн зөвлөгөө өгч байна. За тэгээд энэ мудра маань болохоор маш анхааралтай listen carefully тий нөгөө анхааралтай сонс гэж байна. Тэгэхээр энэ мудраны одоо энэ нөгөө хөгжмийн юу штэ сайн бол тэмдэг. Тэгээд энэ тэмдэг хоёр бол их төстэй харагч чинь энэ хоёр бас их юу байна холбогдож байна. Тэгэхээр энэ дээр болохоор өөрийнхөө ажлын орчин болон гэр орноо гоё ариун байлгахын тулд энергийн гоё цэвэрлэгээ хийгэрэй гэсэн шүү дээ. Яг энэ энергийн цэвэрлэгээний бас нэг цэвэрлэг нь бол магадгүй та өндөр гэрцийн давтамжтай аюуд сонсож болно. Ийм дуут аягийн бас юу сонсож болно чимийг тий. За ийм дуу таян гоё чимээнүүд одоо YouTube дээр бол маш их байгаа. Тэгэхээр энэ дууны гэрц болон дууны нот ийм хөгжим, ариун гэгээн, бясалгалын, йоганы тэгээд энэ одоо дуут аяг тий, дууд бөмбөр энтер гээд энэ одоо эмчилгээний энэ аюудыг гоё гэр орчин болон ажлын орчиндөө бас тавих нь их зүйтэй юм байна. Тэгэхээр маш гоё аливаа юу ийм хөгжим тий ийм зүйлсийг бол гоё сонсоод өгөө. Энэ бол танд одоо энэ сэтгэлийн энэ хямрал, сэтгэлийн балансыг за тэгээд энэ орчны чинь бас энержи тий энерги гоё цэвэрлээ танд маш их том тус болох юм байна гэж би ойлгож байна. За энэ дээр болохоор хүзүү чихний бас асуудалтай хүмүүс байж магадгүй. Тэгэхээр хүзүү чихний бүх асуудлыг бол намдаадаг мудра байгаа. Тэгэхээр энэ хүзүү чихний асуудал нь бүр их одоо хүндэрсэн ч юм уу тийм байдалтай байвал бүр 4-өөс 10 минутаар өдөрт одоо 4 удаа хийх юм байна шүү. За тэгвэл илүү одоо үр дүнтэй байх нь. За ингээд батламж үгээ та бүхэндээ хэлье. ертөнцийн аяс надад бүхий сайн сайхан төгс төгөлдөр байдлыг харуулж мэдрүүлдэг. За энэ батламж үгийг 1 сарын хугацаанд өглөө оройдоо өдөрт 2 удаа өөртөө бас хэлээрээ. Танд маш гоё эдгэрлийг, амжилтыг, эерэг байдлыг, маш том өөрчлөлтүүдийг танд одоо өгч чадна гэдгийг би бол амлаж байна. За сүүлд нь бол энэ ямааг сонгосон байгаа. Тэгэхээр энэ ямааны одоо сүнслэг утга нь бол ямаа бол өөрөө ерөөсөө байгалийн ямарч нөхцөл байдалд бол амьдрах чадвар сайтай. Тэгэхээр үүнийгээ дагаад ч гэсэн одоо танд хэлэх гэж байгаа мессеж нь бол миний бодлоор та бүхэнд дотоод
хүч маш их байгаа. Дотоод гадаад аль их бүх одоо боломж хүчүүд нь танд бол бүгд байгаа. Бүх өгөгдөл нь бол тэгш сайхан өгөгдсөн байгаа. Та өөртөө тулгарч байгаа ямар ч саад бэрхшээлийг бүрэн дүүрэн даваад гарах бүх боломж, бүх хүч чадал нь танд байгаа шүү. Тийм учраас та одоо бүх давах ёстой зүйлүүдэд даваад гараарэ гэдэг одоо мессежийг өгж гин гэж би бол ойлгож байна. Ингээд уншлахтаа одоо цаг зав гарган сонссон та бүхэндээ баярлалаа.